онцлог мэдээг танилцуулъя. Луврын музейд хамгийн сүүлд тавигдсан бүтээл болох төвдийн хамгийн өндөр уулын оройгоос олж илрүүлсэн хат урсан лаваар сийсэн нууцлаг хөшөөг өнөөдөр тус музейн эрхлэгч Ноён Күбдэл олон нийтэд танилцуулах гэж байна. Маринет, би чамд супер баатруудын талаар юу олж мэдсэнийг харуулах гэж Алексээс биднийг энэ нээлтэнд оролцуулахыг гуйсан болохоос чамайг Эдрийн дуунж тусахыг харах гэж биш шүү. Супер Эдрийн. Биш ээ, баатрууд. Би яриаг чинь сонсоход бэлэн байна. Сайн байна. Эхлээд хатагтай цог хармуур 2 шидэт эрдэнэс гэж нэрлэгддэг чулуунаас хүчин авдаг гэдгийг олж мэдсэн. Чи хатагтай цохны үнэн төрхийг илчлүүлэхгүй тулд тэдний талаар судалгаа болно гэж надад хэлсэн биз дээ. Би мэдэж байна л да. Гэхдээ энэ судалгаа хатагтай цохын үнэн төрхтэй ямар ч хамаагүй. Харин хатагтай цоход хүр ирвэхэн багийг тайлахад туслана. Би супер баатрууд хүр ирвэхэ бас шидэт эрдэнэсийн хоорондох холбоо хамаарлыг судлаад мэдчихсэн. Тэгэхээр хатагтай цох хармуур болон бусад шидэт эрдэнэс эзэмшигчдийг олон зууны өмнөөс л оршин тогтнож байсан гэдгийг олж мэдсэн. Ямар нэгэн үйл мэдэгдэх шалтгаанаар тэд хэсэг хугацаанд алга болж энэ хооронд дэлхий тэднийг мартсан байна. Энэ эртний Египтийн хатагтай цох. Энэ бол Түнэр харанхуй баатар хармуурын шидэт эрдэнэсийг эзэмшигч. Наашир. Харин энэ бол Ирвэхэн шидэт эрдэнэсийг эзэмшдэг байсан супер баатар. Дараагийнх нь Геркулес буюу Арслангийн шидэт эрдэнэсийг эзэмшигч. Одоо бүр Арслангийн шидэт эрдэнэс гэж байдаг болоо юу? Нэртэйгээр нь Туулааны шидэт эрдэнэс бас байгаа гэж хэлээч. Эрт дээр үед уран баримлыг буддаг байсныг мэдж байгаа эцтэй. Цаг хугацааны ирэхээр бодог нь халцарч арилаад өнгө нь алга болсон ч жижигхэн хэсгүүд нь хэвээр үлдсэн байна. Тусгай програмын ачаар баримлуудыг анх ямар байсныг харах боломжтой. Дахиад нэг чухал мэдээлэл байна. Эдгээр бүх урлагийн бүтээлүүдэд нийтлэг зүйл байгаа. Тэр бол ижил бэлэг тэмдэг. Хата энэ тэмдэг хаасайг байна. Энэ нь ямар нэгэн нууц нийгэмлэгийн бэлэг тэмдэг эсвэл газар дэлхийн хамгаалагчдад өгсөн тушаалыг илтгэж байгаа байх. Яг л эрт дээр үеэс супер баатрууд ижилхэн үүрэгтэй байсан юм шиг. Энэ бэлэг тэмдэг яг төвдөөс олдсон шинэ хөшөөн дээрх тэмдэг шиг харагдаж байна. Натали, та зүгээр үү? Яагачгүй Эдрийн. Зүгээр л толгойч авах хэрэгээ. Бид одоо гэрлүүгээ явсан дээр бол тэ. Музейн эрхлэгчдийн үзэж байгаагаар энэ хөшөө бараг 200 жилийн настай гэсэн. Миний олж мэдснээр сүүлийн 200 жилийн хугацаанд шидэт эрдэнэстэй баатрын хувьд өмссөн хүн байгаагүй. Тэгвэл энэ хөшөө шидэт эрдэнэсийн сүүлчийн уул мөр байсан бай. Хэдхэн сарын өмнө хатагтай цаг хармуур 2 хүр ирвэхэдтэй тултахаар гарч иртэл тийм ээ. Үнэхээр сонирхолтой юм. Миний бичлэг хүр ирвэхэн багийг тайлахад хатагтай цохот туслана гэдэгт би итгэлтэй байна. Хүлээгээрэй. Чи захин марчинд энэ онлоо нийтлэх гэж байгаа мó? Үнэндээ бол би аль хэдийн бичлгүүдэд нийтэлчихсэн. Шидэт эрдэнэсийн нууц сонирхолтой гэж хэлэхэд ч багдмаар байна. Мэдээч хэрэг бүрэн санал нийлж байна. Гайхалтай. Хатагтай цоохоо энэнд чинь маш их баяртай байна гэдэгт би итгэлтэй байна. Хөр ирвэхэж гэсэн. Би явуулгүй бол болохгүй. Би гэрийн даалгавартай гэдгээ мартчихж дараа уулзъя. Энэ нь ямар нэгэн нууц нийгэмлэгийн бэлэг тэмдэг эсвэл газар дэлхийн хамгаалагчдад өгсөн тушаалыг илтгэж байгаа байх. Яг л эрт дээр үеэс л супер баатрууд ижилхэн үүрэгтэй байсан юм шиг. Мастра намайг уучлаарай. Би хизээч шидэт эрдэнэсийг тэрэнд даатгах ёсгүй байсан. Хаали бол сайн сэтгүүлч. Эртөө хизээ нэгэн цагт энэ олон зууны турш хадгалсан энэ нууц задрал байсан юм. Энэ мэдээлэлээр хүр өрөөх биднийг олж чадахгүй болохоор санаа зовх. Энэ 7 хоногийн ихээр Луврын музейд ирсэн хөшөөн дээр мөн адил тэмдэг байна. Байж боломгүй юм. Энэ байж боломгүй юм. Бид өнгөрч